За нэгэн жолооч зам дээр явж байхад нь хажуунаас нь машин ирээд мөрөгчөж л дээ. За ингээд машинаа эвдүүлсэн жолооч цагдаа болон одоо даатгалаа дуудаад ингээд нөгөө хохирлын үнэлгээ тогтоодог компаниар үнэлгээ хийлгэсэн байгаа юм. За ингээд бол тухайн жолоочийн машины хаалга эвдэрсэн будаг замаас хийх шаардлагатай, зарим нэг эд ангийг солих шаардлагатай гээд хохирлын үнэлгээ тогтоодог компаниас 1.6 сая төгрөгийн хохирол учирсан гэж одоо тогтоож өгсөн байгаа юм. За харин даатгалын компаниас бол тухайн жолоочийн хохирлын 1.6 сая төгрөгийг шилжүүлэхдээ аж ахуйн нэгжийн орлогын албан татврын 10%-ийг суудгасан гээд 1 сая 440 мянган төгрөг шилжүүлсэн байна. За тэгвэл өөрийн буруугаас биш, бусдын буруугаас хохирсон жолоочийн хохирлын мөнгнөөс төр яагаад 10%-ийн татвар суутгадаг вэ гэдгийг тодруулахаар бид татврын ерөнхий газар дээр ирээд байна. За замын хөдөлгөөнд оролцож байгаад жолооч ямар нэгэн байдлаар осол аваарт орсон машин техникийг эвдүүлсэн тохиолдолд одоо даатгалын нөхөн төлбөр авдаг тийм ээ. За гэтэл одоо иргэдэд очиж байгаа даатгалын нөхөн төлбөрөөс 10%-ийн татвар аваад байна гэдгийг жолооч нар ярьж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ татврын асуудал юу нь ямар хуулиар яаж зохицуулагддгийг гэдэг талаар та тайлбарлаад өгөхгүй юу? За тэгээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хууль дээр болохоор хэрвээ хуулийн этгээдэд даатгалын нөхөн төлбөр олгосон бол татвар ногдох орлогоор тодорхойлогдож байгаа. За хувь хүний орлогын албан татврын хуулийн дээр даатгалын нөхөн төлбөр нь татврын хөнгөлөлтөнд хамаардаг орлого гэсэн үг. Тэгэхээр одоо ер нь ингээд Монголын хэдэн хүн банк болон банк бусын зээлтэй байгаа, банк бусын машин унж байгаа байлээ тийм ээ. Тэгэхээр банк бусдаа энэ бол орж байгаа хохирол биш. Тухайн машиныг эзэмшиж унаад явж байгаа хүн хууль ёсны гэж одоо тогтоогдсон нөгөө хохирлын үнэлгээ тогтоодог компаниудаар ороод энэ хохирлын хэмжээг одоо эцэлэн тогтоолгож байгаа шүү дээ. Тэгэхээр за би нэг 2 сая төгрөгийн хохиролтой юм байна. 2 сая төгрөгөөр машинаа засчих юм байна гэж итл дундаас нь 10%-ийн одоо наад чинь бол байгууллагын орлого юм а гэд аваад явчихаар тухайн машиныг унаад явж байгаа иргэдээ хохирсон дээр нь давхар хохироож байгаа хэрэг биш юм уу? Ер нь хуулиар энийг одоо зохицуулах боломжтой юу? За ер нь бол яг хууль дээр тодорхойлохдоо бүгдээрээ даатгалын нөхөн төлбөр олох буюу даатгалын байгууллагатай байгуулсан гэрээг харах шаардлагатай гэж бол би зөвлөх юм. Яагаад гэж байгаа вэ гэхээр банк бусын нэр дээр байгаа машинд даатгалыг гэхдээ банк бус өөрөө тухайн даатгалын байгууллагатай гэрээ хийгээд явцсан бол олгож байгаа орлогоос татвар суутгах хуулийн зохицуулалттай байна. А хэрвээ тухайн иргэн нь өөрөө хуваараа даатгуулсан буюу эсвэл даатгалын байгууллагатай иргэнээрээ хийсэн тохиолдолд бол татвар ногдох орлого бишгээд татвараас хөнгөлөгдөнө. Тэгэхээр бүгдээрээ даатгалын байгууллагатай хийсэн нөхөн төлбөр авах гэрээгээ маш сайн шалгаарай л гэж зөвлөхөөр байна. Одоо ингээд нөгөө татврын хуулийн шинжилэл гээд яригдж байна тийм ээ. Яг энэ мэдчлэн жолооч нараас бас нийлээдгүй гомдол санал ирж байгаа ах гэж би харж байна. Яагаад гэвэл маш олон мянган машинтай хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр хүний хохирлыг даатгалын нөхөн төлбөр гээд орж байгаа нөхөн төлбөрийн мөнгнөөс аж ахуйн нэгж гэдэг нэрийн дор энэ 10%-ийн татвар аваад байгаа энэ асуудлыг шинэ хуулиар зохицуулах юм зохицуулалт орсон уу? Ер нь шийдвэрлэх гарц байгаа юу? Одоогоор яг засгийн газраас өргөн барьсан татврын багц хуулийн хүрээнд бол аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хуулийн дээр даатгалын нөхөн төлбөрөө ялгаж татвараас чөлөөлдөг болж байгаа. Энэ нь бол гамшигын улмаас хохирсон хохирлыг барагдуулж байгаа даатгалын нөхөн төлбөрийг татвар ногдох орлогоос бишээ. Энэ бол чөлөөлөгдөх орлого юм а гэж тодорхойлсон байгаа. А бусад даатгалын байгууллагын дагуу даатгалын нөхөн төлбөрийг бол татвар ногдох орлогоод тооцноо гэсэн хэвээрээ байгаа гэж ойлгож болно. А хувь хүний хуулийн дээр түрүү миний хэлсэн хувь хүний яг даатгалын нөхөн төлбөрийг бол бид нар татвар ногдуулдаггүй. Тэгэхээр иргэд маань өөрсдийн даатгалын байгууллагаас авах даатгалын байгууллагатай байгуулсан гэрээгээ иргэнээрээ хийсэн тохиолдолд татвар ногдохгүй шүү л гэж зөвлөх байна.